За 300 г-ийн буурцгийн мах байна. За энэ буурцгийн махаар бүгдээрээ яаж амтлах вэ гэдэг аргыг суралцъя. Энэ буурцгийн махыг эхлээд та халуун усан дэвтэйгээр маш сайн базнаа. Базаад угаана. За базаж угаасны дараа ямар байдалтай болохыг харуулъя. За 300 г буурцгийн махыг базаж маш сайн 3 удаа сайн зайлаад тэгээ усын сайн шавхсны дараа ийм хэмжээтэй болж байгаа. Тэгээд ер нь бол 330 г буурцгийн мах маань 1 кг орчим хэмжээтэй болж өсөх байгаа. За одоо бүгдээрээ энэ одоо хэрвээ энийг ингээд зажлаад яах юм бол ямар ч амтгүй тэгээд нэг юм мах хийж байгаа зажлууртай юм шиг тэгж мэдрэгдэн. Тэгэхээр бүгдээр амт оруулах нь маш чухал болохоор яаж амт оруулахаа бүгдээр одоо суръя. За үүний тунд 330 г буурцгийн мах. За 100 г орчим ургамлын тос. За тэгээд өтгөн жам байгаа. Энэ жангийнх нь бид нар шашхныхын зургийг юун дээр тавьчих. За энэ бол байцааны бас ийм гоё маш гоё амтлагч байгаа. Энийг бас бид нар одоо энэ юун дээр постн дээр тавьчихна. За ингээд давс байгаа. Энэ халбгаар нэг бүхэл хагас давс өгнө. За мөн адил энэ амтлагчаар нэг бүтэн тэгээд хагас амтлагчийнэ. За бүгдээ нэг бүтэн. За нэг бүтэн сонгон ер нь бол нэг бүтэн бүрэнгийн сонгон байхад болно. За тэгээд 4 хумс сарим. За одоо тосоо халаанаа бүгдээ хайрлын тавган дээр тавгаа халгаад тэгээд тосоо халаа. Ингээ сайхан шаргал болтол хуурсны дараа бүхэл нэг халбаг цааны халбаар нэг тэгээд цааны халбарын талтай. За нэмээд нөгөө гоё амтлагчнаасаа муу адил нэг бүхэл хагастай. За энийгээ ингээ гоё уустал нь бүгдээ гоё хутгаж өгнө. 1 2 За ингээ хагас хоолны хатга. Тэгээд дуурнаа дахиад. Ингээ 3 минутын турш халуун хайруулын даван дээрээ утгаж давсаа хийсэн байгаа. За ингэж харагдах нэ. Жангаа хийсэн. За амтлагчудаа ингээ. За одоо бүгдээрээ юу яасан хур дэвтээсэн буурцгийн махан амтлах соус буюу амтлагын маань бэлэн боллоо. За ингээ гоё өнгө орж ийн. Маш сайхан үнэртэй байна. За ингээд энийхээ дараа та хэд маань энийгээс яг өдрө болгон хийх хоолныхаа хэмжээгээр хөлдөөгчнөөс аваад хэрэглэх боломжтой. Ингээ хөлдөөгчөнд бол маш гоё амталсан байгаа. За ингээд өнөөдрийн оройн хоолны буурцгийн мах бэлэн боллоо.